Далд гисэлтгээ тэр ихний шалтгаан чинь юунес болоод байна гэхээр эргээд арданд тамхи архины л асуудал. Тэгэхээр энэ тоо мэдээлэл бол өдөрт 10-аас 12 тамхи маань ямар нөлөөтэй байд юм бэ гэдгийг маш өндөр тоо шүү дээ. Ойлгомжтой хэлж байна. Намжим гишүүнээс за тамхины тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн ерөн гол шалтгаан суурь нөхцлүүд юу байв? За дэлхийн олон оронд бас энэ электрон тамхиг хуулиар зохицуулаад одоо эхэлсэн байна. За зарим улсууд бол бүр хоригдсон байгаа. Тэгэхээр ер нь Монгол улсад бас энэ гол шалтгаан нөхцлүүдийг танаас нэг танилцуулах. Тамхины хуулийн шинжилгээг хийх гээд бол нэлээд олон жил сүүлийн жилүүдэд орлогууд гарсан боловч бас төдийлөн сайн урагшилж явдаггүй байсан. Тэгээд та бас өөрөө нэвтрүүлгийн ихэнд хэллээ. Томоохон одоо лобби явдаг учраас энэ хууль ингээ хацдаг амнаас ам дамжиж гээд тийм. За ингээд анх 2024 онд 126 гишүүнтэй парламент байгуулагдсан. Манай энэ парламентын 3/2-оос дээш нь бол анх удаа сонгогдсон шинэ гишүүд байгаа. Жагсаалтаар оржсон. Тэгээ бидний хувьд бол бас ийм нам харгалзахгүй үзэл бодол зарчим дээр одоо нэгддэг ийм залуу гишүүд бас их байдаг. Тэгээ энэ залуу гишүүдийн дунд бас ярьж хахад төр ер нь хийх ёстой ажлаа хийхгүй, хийхгүй ёстой юм руугаа маш их орсон байна. За төрийн маш чухал хийх ёстой юм бол яалтчгүй суур одоо нийгмийн одоо харилцаанд байдаг суур асуудал буюу энэ эрүүл мэнд боловсролын асуудал юм. За боловсролтой холбоотой бол мэдээж одоо олон одоо асуудлууд явж боловсролын багц суурь шинжилгээ за нийгмийн эрүүл мэндтэй холбоотой дөрвтэй өөрчлөлтийг бол бид ерөөсөө хийж чадаагүй. Энэ нийгмийн эрүүл мэндээ түрүүн Батбард дарга хэллээ шүү дээ. Монгол улсад жилд 4300 хүн тамхинал үүдэлтэй нас орж байна. Жилд 1-2 сумын хүн амаа бид нар тамхинаас үүдэлтэй одоо алдж байна. Энтэй бодлогын хэмжээнд ерөөсөө олигтой тэмцэж бодлого гаргасан юм ерөөсөө байхгүй. За тэгээ энэ асуудлыг ерөн шийдэх ёстой. Бид нар энгийн бүгдээрээ л хин нэгний хүүхдүүдийн аав ээж нь ах эх чинь эмээ өвөө нь байдаг. Одоо бүгд аав ээж нарын дунд бол хүүхдүүдээ яаж дэлгэсний донтолтоос аврах уу, яаж өсвөр үеийнхнийгаа вейп буюу одоо энэ янз бүрийн тамхины донтолтоос сэргийлэх үү гэдэг толгойн өвчин болсон. Гудамж тойрол та бүхэн харж байгаа жохон хүүхдүүд янз бүрийн одоо тамхин бүтээгдэхүүн амандаа зугаа явж байгааг бүгдээрээ бид нар харсаар байж бодлого шийдвэр гаргадаг хүмүүс нь энэ онцгой сэдв, галтаа сэдв, эсвэл лобби явдаг гэдээ айж шулчиж суух биш. Төрийн хийх ёстой юм ер нь бол зориулж хийх ёстой гэдэг үндсэн дээр хийсэн. Тэгэхээр энэ бол нийгмийн эрэлт хэрэгцээ байгаа сэдв. Ер нь бол манай нийгмийн хэрэгцээ гэвэл одоо скутер сурооны асуудал бол нийгмээс маш их одоо шаардлага тавьж байгаа. Түүнтэй адилхан энэ шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүний хуулийн зохицуулт байхгүйгээс үүдэн хойч үе буюу одоо хүүхэд өсвөр үеийнхэн маань шинэ хэлбэрийн донтолт руу орж ийн, тамхиталт руу орж ийн. Эргээд дахиад явагдана уу? 10-20 жилийн дараа нийгмийн эрүүл мэнд, хүний эрүүл мэндэд маш одоо хэмжээж башгүй хохирол учрах гэдэг байна. Энийг л бид нар бас одоо зохицуулах ёстой л гэсэн үндс шаардлаган дээр энэ хуулийг санаачилсан. Болормоо мэрэгчлэнээс суух гад за Монгол улсад орж ирж байгаа энэ ялангуяа электрон тамхиг одоо импортоор аваад үзэхээр 80% нь бол хятад улсад үйлдвэрлээд орж ирдэг юм байна. Тэгтэл одоо хятад улс маань өөрөө тухайн одоо электрон тамхиг хоригдсон тамхины амттайг л зөвхөн одоо хэрэглэх юм заалтуудтай байдаг юм байна. Тэгэхээр энэ олон нийтэд за ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд бол энэ вебиг за электрон тамхиг тамхинаас гарахын тулд одоо заавал хэрэгэлдэг те эсвэл одоо энэ бол хор хөнөөл багтай гэдэг ч юм уу иймэрхүү зар сурталчилгаанууд за маш их явдаг. Энэ юу н үнэлэлтэй юм уу? За асуулт асуусан баярлалаа. Тэгэхээр юуны өмнө вейп бол өөрөө тамхин бүтээгдэхүүн. За бас ташаа мэдээлэл гадуур байна. Вейп электрон тамхиг бол одоо тамхи гэж үздэггүй, конвенцээр ингэж үздэггүй гэдэг нь бол ташаа мэдээлэл. Янжуур тамхич бай, халаадаг тамхич бай, одоо электрон тамхич бай, одоо усан хоолгоор татдаг шишаач байж ажилдаг одоо бүх төрлийн никотин агуулаагүй бүх төрлийн бүтээгдэхүүнүүд бол тамхи. За хэрвээ одоо тамхинаас гарах хэрэгсэл гэдэг нь албан ёсоор нотлогдсон, батлагдсан тий тухайн улсын үндэсний заавар өдөрдмжээр зөвлөсөн шулхааны үндслэлтэй бүтээгдэхүүн биш л бол тамхин бүтээгдэхүүн. За тэгэхээр нэгдүгээр тийм. За тэгээд тамхинаас гарах хэрэгсэл гэсэн ташаа мэдээлэл бас явж байна. За вейп буюу одоо электрон тамхиг бол тамхинаас гарах хэрэгсэл биш гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол одоо өөрийнхөө одоо нийтэд нээлттэй вебсайт болон пэйж хуудасуудаар бол мэдээлсэн байдаг. Одоо нийтэд нь бол нээлттэй. Тэгэхээр веб татснаар бол тамхинаас гарахгүй. Нэг өсөндөө нэг төрлийн тамхин бүтээгдэхүүнийг нөгөө төрлийнхөөр нь солисноор бол тамхинаас гарахгүй. Харин ч одоо яванда
одоо нэг төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг байсан бол 2 болон 3, 4 төрлийн бүтээгдэхүүн зэрэг хэрэглэдэг болох ийм судалгаанууд бол зөндөө гарсан байдаг. За хүүхдүүдийн дунд бол ямар ч төрлийн тамхин бүтээгдэхүүнийг хүүхэд бол хэрэглэх ёсгүй. Яагаад тэгэхээр тамхи гэдэг чинь өөрөө хүний биед хэрэгтэй юм байхгүй, эрүүл мэндэд хэрэгтэй нэгч зүйл байхгүй, химийн хортой бүтээгдэхүүнүүдийн нэгдмэл нийлмэлийн бодис байдаг. Тэгэхээр вейп ч гэсэн ижлэхэн хортой. Тэгэхээр хортой бүтээгдэхүүнийг бол ерөөсөө хэрэглэж болохгүй, бага хэрэглэж болохгүй. Тэгээд энэ хүүхдүүдийн дунд бол тамхинаас гаргах энэ хүүхдүүд ямар юмныхаа тамхинаас гаргах бүтээгдэхүүн шууд хэрэглэж эхэлдэг. Тийм бол бүр байж болохгүй. Тэгэхээр энэ бол ташаа мэдээлэл юм аа гэдгийг бол хэлмээр байна. Дэлгэр зур судлаачаас за янжуур тамхи, за мөн одоо электрон тамхи ер нь одоо энэ хувьд гэхээс гадна бас орчинд одоо хүргэж байгаа эрүүл мэндэд нөлөөлж байгаа нөлөөлөл нь ер нь ямар байна? Тэгэхээр тамхин бүтээгдэхүүнүүд бүгдээр адилхан энэ зөвхөн тэр тарж байгаа хүнийг хордуулахаас гадна хажуудаа бас хүмүүсийг хордуулдаг. Тэгэхээр өмнө нөгөө нэг Эрдэнэчимийн гишүүн бас тамхины хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулахдаа дотоод орчинд хорихын тулд ямар судалгаа хийж исэн бэ гэхээр баар цэнгэний газруудад тухайн үед ингээд ил татдаг байсан. Тэгээ өөрөө татдаггүй ернээ зөөгч хийдэг охтуудын хумснаас үснээс нь дээж аваад ингээд бүх төрлийн хүнд виталин хордгууд маш олон хордлогуудыг өөрөө татдаггүй зөвхөн шүнжэнгөө тэнд ажилласныхаа төлөө байнга эрүүл мэндээр хохирдог эмэгтэйчүүдэд судалгаанд хамруулад за дам тамхитал буюу өөрөө татдаггүй хажууд байгаа хүн эрүүл мэндээр хохирдог юм байна. Тэр байтугай биологийнх нь энэ одоо үс хумсанд нь энэ хорн хүртэл шингэдэг юм байна гэдгийг баталсны үндсэн дээр тэр хуулийг одоо өөрчилсөн санагдаж байна. Тэгэхээр одоо энэ хуулийн дээр болохоор ялгаатай нь юу болчиход байгаа гэхээр вейп гэж нэрлэдэг байгаа утаанд харагдахгүй нэг тамхи байгаад байгаа тийм. Тэгэхээр зүгээр үед бол хүмүүс яадаг гэхээр бид нар ингээд зүгээр ярьж байхдаа ч юм уу ханаж наадахта ойролцоогоор 1-240 орчим туслыг агаардлууд цацдаг байна. Гэтэл веб татаад үлээж байгаа хүмүүс бол 1000 хүртэлхийг. Тэгэхээр тэр туслан дотор бол за бид нар энгийн хүмүүсийг бол ингээд шүлс байж болно. За өөр ханаа томод туссан бол тэр амьсгалын замаар халддаг одоо амьсгалын замын халдварууд байж болно. Гэтэл вебийн дотор бол нөгөө үлдсэн зөрөө 750 дотор нь тухайн вебний шингэн дотор агуулгадж байгаа бодисууд бүгд цацагдана гэсэн. Тэр бодис бол ямар ч төрлийн бодис байж болно. Тухайн веб одоо үнэртэй амттай бол тэр үнэртэй амттайгаа тэр чигтээ цацах. За тэгээ бүх веб бол тэртээ тэргүй бүгд никотин агуулж байгаа тий. Тэр никотиныг ч гэсэндээ агаарлуу цацж байна гэсэн. За ялгаатай нь болохоор бас веб одоо ингэ шингэн их хэмжээгээр ялгаруулдаг учраас хүний уушгир шингэн бол бага нэвтэрдэг. Хий бол их нэвтэрдэг. Тэгэхээр шингэнийх нь ихэнх хувь нь нэвтэрч уушгир руу орохгүй 30% тэр хүний уушгир руу ороод үлдсэн 70% нь агаарлуу цацагдчих чинь. Бид нар яагаад 50 ингээд суугаад байдгүй гэхээр нүдэнд маань утаа харагдахгүй болохоор 50 суугаад байхгүй. Гэтэл бид нар ханиад найжилсан сүрээтэй ч юм уу томотон ханиадсан байхад харахгүй ч гэсэндээ тэрүүгээр өвчлөөд байгаа бид нар амьсгал агаар туслын замаар халддаг өвчин гэл өвдөд байгаа шүү дээ. Яг тэрнтэй ч адилхан тэр туслуудыг бид нар биелүүгөө оруулж яах гэсэн үг юм. Сая электрон тамхи бол 1000 юм туслана. Янжуур тамхи ер нь хэдтэй байдаг? Янжуур тамхи болохоор тэр нөгөө тусал гэж хэлээд байгаа тэр биш нөгөө тоосонцруу гаргадаг. Тэгэхээр нөгөө нэг агаарын бохирдол судлал бид нар яадаг вэ гэхээр хийм бие, шингэн тэгээд дээрэс нь амьд бие одоо мөөгөнцөр ч юм уу амьд биетүүд ингээд хөвжөнө гэдгийг судалдаг. Тус тусдаа судалдаг. Тэгэхээр яг шингэн төрөлтнийг нь ороод байгаа нөгөөт нь болохоор хийн төрөлт нь ороод байгаа гэсэн. Намжимэг гүшүүнээс за яг одоо мөрдөгдөж байгаа хуулинд маань бас өөрчлөх шаардлагатай хэд хэдэн бас заалтууд байгаа. Тэгэхээр ер нь ямар одоо өөрчлөлтүүд бас орох жишээ. За одоо мөрдөгдөж байгаа хуулийн дээр бас та бүхэн маань дүгнэлтүүд бас өгсөн баг. Тэгэхээр энэ талаар бас. Тийм. Яг одоо мөрдөгдөж байгаа хуулийг шинжилж чадлагүй ус нэг 12 жил болчихлоо. 12 13 жил. Тэр хооронд энэ шин төрлийн тамхин бүтээгдэхүүнүүд манай Монгол улсад маш ихээр орж ирсэн байна. Одоо бол тамхи гэж үзэгддэггүй учраас ямар ч зохицуулт байхгүй. Ямар зохицуулт байхгүй байснаас үүдээд одоо энэ хүүхэд өсвөр үеийнхэн маань 10 настай балчуудаас эхлээд хүртэл шин төрлийн тамхин бүтээгдэхүүнд орчиж байгаа. Тэгэхээр гол хуулийн зорилт бол ерөөсөө өсвөр үеийн хүүхдүүдэд хамгаалын эрүүл мэндийг нь энэ ингийн тулд мэдээж энэ шин төрлийн тамхин бүтээгдэхүүн электрон байна уу, халаадг нь байна уу, шишаа байна уу, жажилтг нь байна уу тий бүгдээрээ тамхин бүтээгдэхүүн учраас хуулийн зохицуултанд орно. За тэгээ сая манай дэлгэр зулын хэлж байгаачлан энэ өөрөө электрон тамхи гэдэг чинь өөрөө дахиад дам хордолт үүсгэж идэг. Тэгэхээр энийг ингээд одоо энэ нэг нь албан одоо ажил дээрээ хэвнэг татаа сууж яадаг шүү дээ тий дотор орчин татдаг. Тэгэхээр энэ электрон тамхи янжуур тамхитай адилхан дотор орчин татхаа болно. Тусгай шүүрэлтэй газараар зардаг болно. Одоо бол ста сургуулийн үүдэнд байна уу, кофе шопт байна уу, хаа дуртай газараа зарж байгаа. Онлайнаар ч зарж байгаа. Энэ бол тамхины хуулийн одоо хяналтанд ороод ирэхээр яг янжуур тамхитай адилхан зохицуултанд бол орно гэсэн. Энийг бол аль нэг нь сайн муу одоо илүү баг гэлтгүйгээр яг л адилхан зохицуултанд оруулж байгаа.
За одоогийн хуулийн дээр яг уу бидний харж байгаагаар маш тийм энийг бас нэг сайжруулах хэрэгтэй байна гэдэг нэг зүйл бол мэдээж хэрэгжилтийн асуудал байгаа. Бид нар тамхины хяналтын хуулийг баталчаад хэрэгжихгүй бол эн чинь яах юм бэ гэдэг асуудал байдаг. Тэгээ хэрэгжилтээр харах юм бол манай одоо өмнөх хууль маань нэлээд төрийн байгууллагуудын чиг үүрэг их тодорхой бус ерөнхий за хэрэгжилтийг хангадаг механизмууд нь хоорондоо бас нэг тийм уялдаа холбоогүй байсныг бол бид хуулиндаа их одоо зохицуулж өгч байгаа. Гэхдээ энэ бол төрийн хийх ёстой ажил. За иргэдэд бол одоо гарах үр нөлөө гэх юм бол ердөө энэ хуулиар шин төрлийн тамхин бүтээгдэхүүнийг бид нар зохицуулж өгч байна. Ялангуяа хүүхдүүд, залуучуудын хамгийн их татагддаг тийм жимсгний амттай тамхинууд их гарцсан байна шүү дээ, тий. Тэгээд тамхи бол хортой бүтээгдэхүүн. Зайрмаг шиг одоо янз бүрийн амттай байх ёсгүй. Тэгэхээр энийг бол хязгаарлаж өгч байгаа. Аль ч төрлийн тамхин бүтээгдэхүүний одоо янжуур тамхин байна уу, электрон тамхин байна уу, энэ жимс янз бүрийн амтыг нь бол хязгаарлаж байгаа. За мэдээж татварын орчин бол өөрчлөгдөн. Татвараа бид нар бас одоо татварын орчноо өөрчлөхгүй нэлээд удсан байгаа. Гол нь гэхдээ татварыг өөрчлөөд нэмэлт одоо орж ирж байгаа энэ онцгой албан татвараараа бид нар яг л энэ тамхиталтай тэмцэхэд буюу хүүхэд залуучуудын эрүүл мэнд тамхиталтай тэмцэгтэл зарцуулсан 3 юмд л зарцуулна гэдгийг бол хуулиндаа тусгаж өгсөн байна. Дэлхийд бол нэг хайрцаг тамхи бүтээгт за байгаагүй ер нь олон улс 75% нь бол татвар өгдөг юм байна. Манай улсад ч одоо яг хэдэн хувь татвар гэж байна? Манай улсад одоо нэг 38-аас 40%. Энэ бол зөвхөн янжуур тамхин дээр яригдж байгаа. Электрон тамхин дээр бол байхгүй. Зөвхөн гайлын 5% татвар одоо нэмэгдэж байгаа тий. Электрон бараатай адилхан гэж үзэж байгаа учраас. Тэгэхээр янжуур тамхин дээр нэг 38-аас 40%, бусад тамхин дээр бол баг баш маг бага байна л гэсэн үг 5-аас 10 тий. Батүр захирлаас за ер нь өсвөр үеийнхэн за залуучууд руу чиглэлээд энэ электрон тамхины хэрэглэх тоо хэмжээ маш их байна гэдэг. Тэгэхээр нийгмийн эрүүл мэндийн ер нь үндэсний төв маань бас энэ үүн дээр судалгаа юмнууд бас хийсэн байна. Ер нь энэ залуучуудыг бас татах тэр сэтлүүдийг хаанаас яаж өгч जैन энэ тал дээр бас та нэг хариулт өгвөл. Тэгэхээр энэ дээр бас л одоо судалгаа тоо мэдээлэл бол хангалттай байгаа. Ялангуяа энэ тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бид нэр өсвөр үе залуучуудынхаа эрүүл мэндийг хамгаалъя. Тэр тамхины компаниудын өсвөр үе залуучууд руу чиглэсэн маркетинг хийгээд тэр зорилгондоо аль хэдийн хүрчээд байна. Тэрийг ямар тоо үзүүлэлтөд харуулж ийм гэхээр одоо 15-аас 17 насны хүүхдүүдийн 5-1 нь энэ тамхин бүтээгдэхүүн 5 хүүхд тутмын 1 нь 4 хүүхд тутмын 1 нь гэдэг олон судалгаанууд байгаа. Дунджаар ийм одоо байдалтай тамхиг хэрэгжилж гин гэсэн ийм тоо мэдээлэл. За өшөөнийг маш одоо энэ асуудлыг маш тодорхой харуулж байгаа тоо үзүүлэлт бол гайлаар импортоор орж ирж байгаа тамхины тоо хэмжээ байна. Тэгэхээр 4-5 жилийн өмнөөс л одоо цахилгаан тамхи орж ирж исэн байна. Жилдээ нэг 470 мянган 400 гэсэн тий. Гэтэл 4-5 жилийн дараа цахилгаан тамхи нь 8.2 сая болж одоо 175 дахин одоо юм гэсэн. Энийний цаана юу вэ гэхээр хэрэглэгч нь л нэмэгдээд байна. Хэрэглэгч л нэмэгдээд. Тэгээд бас нөгөө түрүүн хэллээ цахилгаан тамхиг янжуур тамхинаас гарах хэрэглэл гэж. Гэхдээ хүүхдүүд ямар янжуур тамхинаас гарах гэж хэрэглээд байгаа юм те. Энэ бол ойлгомж. Өшөө дахиад тэгэнгუут за тэгвэл янжуур тамхинаас гарч байгаа бол янжуур тамхины магадгүй импорт буурах ч юм уу хэрэглээ буурна шүү дээ. Гэтэл үгүй. 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 2 дахин нэмэгдсэн байна. 2 дахин нэмэгдсэн. Тэгээд одоо нийт одоо импортоор орж ирж байгаа энэ тамхин бүтээгдэхүүний нийт зардал нь 100 сая доллар хүрсэн байна. 100 сая доллар зөвхөн Монгол улсад орж ирсэн. Энэ ч одоо төгрөгөөр илэрхийлэх юм бол 350 тэрбум 360 тэрбум. Тэгэхээр энэ тоо үзүүлэлтүүд бид нар үнэхээр энэ одоо өсвөр үеийнхнийгаа цаашдаа энэ тамхины компаниуд маань нөгөө маркетинг нь амжилттай болоод хэрэглэгчийн аль хэдийн бэлтгэсэн байна гэдэг ийм асуудал. Өшөө би нэг зайлшгүй хэлэх ёстой юм. Энэ хууль өнөөдөр батлагдахгүй ингээд маш удаан хугацаанд яваад байна. Энийний цаана цахилгаан тамхи одоо энгийн сая гişүү хэллээ 5 одоо хувийн татвар аваад өгөөл ингээл яваад. Энийг өшөөж хойшлуулах бодол тэднэрт байгаа. Яг гэвэл онцгой албан татвартай болчих юм бол асар их одоо тодорхой хэмжээний татвар тэндээсээ төлөх учраас тэр мөнгөө төлөхгүй тулд энэ лобби бүлгүүд нь ажиллаад энэ хуулийг болон хойшлуулдаг. Хоёрдугаар хэсэгт хэдүүлээ энийг нэлээд наривчлал ярина. За ялангуяа бас өсвөр үеийн 5 хүүхд тутмын нэгэн татж байгаа бол бас эрүүл мэндийн тулгымсан асуудлуудыг бас танаас нэлээд дэлгэрүүлж асууя гэж бодож байна. За нүүдэлшил нэвтрүүлэг өнөөдөр тамхины тухай хуулийн эргэн тойрон сэдвийн хүрээнд
дөрвөн зочнтойгоо хэлцүүлгийг өрнүүлж байна. За би бас үүн дээр онцлог хэлмээр байна. За тамхи импортлж байгаа, ялангуяа электрон тамхи, за уламжлал янз бүр тамхи импортлж байгаа хувийн хвшлийн маш олон байгууллагуудыг манай нүүдэл шийдэл нэвтрүүлэг өрсөн боловч оролцох боломжгүй гэдэг хариуг хэлсэн. Тэгээд бид бүхэн өнөөдөр бол дөрвөн зочнтойгоо хэлцүүлгээ өрнүүлж байна. Ингээд нэгдүгээр хэсэгт бид тамхитай холбоотой тоо мэдээлэл, за хуулийг ер нь нэмэлт өөрчлөлт оруулах гэсэн шаардлага үндслүүдийн талаараас хамтдаа ярилцлаа. Хэсэг завсарлаад хоёрдугаар хэсгээр уулзцгаая. Bitpoint application-ыг ашиглаж бөглөн доторх кодыг оруулаад бүрдээ эргүүл. Дараах бэлгүүдийн эзэн болоорой. Pepsi илүү үз тэмүүл. Худалдан гарсан намын сүлжээрийн үрт Багро хүрэн мэнжигний салаад 5148 төгрөг. Бодит хэмнэлтийг Багрогоос. 2 дахин бага сахартай ундагаар ширээндээ өнгө нэмий. Team Barkas. Зүүн сайн эзэн төдөлмөж ойрцоо. Ариг банк. Сайн уу? Ондоо Happy Day хамтраад энэ оныг дуустал 50% кэшбэктэй боллоо. Хүссэн датагаа аваад дансандаа тал мөнгөө эргүүлж яваарай. Оноос өмнө ондоо датаг онцгой үнээр нөөцлөд авдаг цаг. Ондоо чиний талд. Simple Plus. Хөрөнгийн үнэлгээг тооцоолуулах хідээчийн хялбар байсангүй. Орон сууц автомашиныхаа үнэлгээг ямар ч үн төлбөрөөр шалгаж зээлийн хүсэлтэд илгээ. Нэг гариг дээр амьдэрдэгч тис өөр зан шил хэмжлэлтэй хоёр өмөр эцэстийн ширэн хэмслийн зам дуруу Джеймс Кэмероны уран зургийн шин 19-өөс Avatar Fire and Ash Чинэт тэргүүгсэн choice never lie baby дахгүй байгаа хүн дүгнүүдээ надад тэвтэй baby чихнээс чи бай гэвэл лотолгүй бэтай baby Өглөө бүр нэг халбаг. Өглөө бүр нэг халбаг. Өглөө бүр нэг халбаг. Өглөө бүр нэг халбаг. Өнгөрснийг өндөр талын гүнээс түүж өдгөөг өндөр уулсын орооноос мандуул орнолыг өг тэнгэрийн эвэлдор нэгтгэсэн хүчрэх үндэсний бэлэгдлийг хамтдаа нэгтгэн зогслоо. Арт хүчтэй хамтдаа. Care4-ийн бүх салбарт Багро мөнхтөлчөө 6990 төгрөг. Бодит хэмнэлтийг Багрогоос. худалдан гарсан. Bitpoint application-ыг ашиглаж бөглөн доторх кодыг оруулаад бүрдээ эргүүл. Дараах бэлгүүдийн эзэн болоорой. Pepsi илүү үз тэмүүл. Нүүдэл шийдэл нэвтрүүлэгтэй хамтаага үзэгч та бүхэнд баярлалаа. За бид өнөөдөр тамхины тухай хуулийн эргэн тойрон сэдвийн хүрээнд дөрвөн зочнтойгоо хэлцүүлгээ өрнүүлж байна. За энэ хуулийн хүрээнд бас явж байгаа хоёрдугаар хэсгээр бол бид тулгымцсан асуудлаа хоорондоо ярилцсан. Тэгэхээр номын чимэг гишүүнээс эхлээд за яг одоо энэ хуулийн бас шинжилгээг хийгээд анчин бараг түүхэнд анхудаа 78 орчим гишүүн нэгдэж одоо бас хуулийг батлая гэж дэмжиж байна. Эдэр бат гишүүний хувьд бас ахлаад бас ажиллаа явж байна. Тэгэхээр үүн дээр хуулийн процесстэй холбоотой ажил дээр тулгымцсан асуудлууд юу байна? Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бас яг та голчсон гол өөрчлөлтүүдийн талаар бас нэг мэдээлэл өгвөл. За тэгээ. Хууль маань нэлээд сайн одоо олон судалгаан дээр үндэслэж боловсруулагдсан. За тэгээд 9 сарын 19-нд их хурлын 78 гишүүн хамтарч санаачилж одоо үзэл санаанд нэгдэж гэсэн үг тийм энэ асуудлыг шийдэх ёстой шүү, шийдэх цаг нь болсон байна гэдэг үзэл санаанд нэгдэж бол хуулиа өргөн мэдүүлсэн. 78 гэдэг бол энэ парламентын олонх тийм. За тэгээд энэ хуулиа хилцүүлэх явц бол нэлийн удаашрсан. Энэ бол өөрөө улс төрийн одоо тэмцэл бужигнаантай холбоотойгоор
Тэгээ бид бол хилцэх хэсэг буюу за улсын хурл энэ хуулийг авч яваад хилцье гэдэг асуудал бол 11 сард бол шийдэгдсэн байгаа. За түүнээс хойш энэ өөрөө маш юм тулгамдсан асуудал байгаа. Даан чарамсалтай нь энэ хуулийг бас удаашруулах хүсэл зоригтой хүмүүс гадна ч байна, улсын хурл дотор ч байна гэдгийг би одоо өөрөө бас өөрийн биеэр бас харж мэдэрч явж байгаагүй хэлмээр байна. Тэгээд энэ хуулийг хойшлуулах тусам татваргүйгээр одоо тэр компаниуд бол өөрсдөө одоо бизнес эрх ашигла бодож байгаа шүү дээ. Оруулж ирэх чинь орж ирсэн хуулийн төсөлд маань бас илүү хүн амынхаа эрүүл мэндийг анхаарсан энэ асуудлууд дээр сулруулах тийм лоббиг бас хийж гин. Тэгээд энэ хүмүүст бас хандаж ирэх өнөөдөр ирээгүй л л та урьсан юм байна те. Уг нь бол ирсэн бол бас ингээ халд сайхан мэтгэлцээд иргэдтэй бас мэдээлэл өгөхөд их дөхөн байсан болов уу гэж харамсалтай нэрийг байна. Би хитгэн нэг бизнесийн одоо этгээдүүдийн эрх ашигын төлөө бол Монголын хүүхдүүдийн эрүүл мэндийг бол хохироож болохгүй л гэдгийг хатуу хэлмээр байгаа юм. Тэгээ хугацаа алдах тусмаа бол бид нар энд хохирол учрна. Хүүхдүүд маань ямар ч хуулийн зохицуултгүй явсаар ирнэ. Гайлын байгууллагаас сүүлд авсан мэдээлэлээр компаниуд энэ хууль гарахтай холбоотойгоор өөрсдийнхөө татан авалтыг ус ихсгээд 6 дахин, 5 дахин, 4 дахин бол татан авалтаа ихсгцэн байна. Тэгэхээр нөгөө нэг татваргүйгээр л оруулж ирэх шийдлээ хажина гэсэн үг тийм. Тэгэхээр энэ хуулийн процесс өөрөө удаашрж явж байгаа нь хамгийн одоо сорилт бэрхшээл байна. Хэдийгээр 78 гишүүн бид нар хамтраад энэ хуулийг хэлцэх ёстой шүү гэдээ өргөн барьсан байгаа боловч энийг бас ямар нэгэн одоо шалтак хэлж хойшлох хүсэлтэй нэлээд хэдэн хүн байх шиг байна. Тэгэхээр энэ дээр бол олон нийт маань бас шаардаж өнөөдөр би бас мэдээ уншаад ижлэг хөөхөн мэдээ харлаа л да. Ховд аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 4000 гаруй сурагчид нэгдээд санаачлаг гаргаад энэ электрон тамхины зохицуулалт хориглолтыг хийж өгөөч гэдэг санаачлагыг гаргаж байгаа юм байна. Тэгээ томчууд энэ төрийн бодлого тодорхойлох хүмүүс маань энийг хийж чадахгүй гацаагаад те удаад юуг нь бодоод байд юм бэ гэдэг шиг гацаагаад байхад хүүхдүүд өөрсдөө санаачлага ингэж гаргаж байгаа. Нийгмийн энд бас шаардлага байгаа шүү гэдгийг бол бас нэг сануулсан зүйл боллоо гэж харж байна. Батбар захирлаас за сая ер нь одоо өсвөр үеийнхэн дунд 5 хүүхд тутмын нэг нь татж байна гэх. Тэгэхээр ер нь юу гэдэг Монгол улсад тодорхой татсаж исэн тохиолдлуудаас эрүүл мэндийн онцгой бас шаардлага өвчлөл гарсан тийм кейсүүд байна уу? За олон улсад ч юм уу Америкт ч юм уу бас тодорхой уушиг ихний хэд хэдэн өвчнүүд гарсан байна гэдэг бас мэдээлүүд өгдөг. Энэ талаар бас та нэг мэдээлэл өгөл. Тэгэхээр та бүхэн бас анзаарч байгаа сошиал сувгуудаар манай эмчнэр тодорхой мэдээлүүд өгж байгаа. Ялангуяа одоо манай интермед эмнэлгийн эмч за халдвар төвчин судлалын үндэсний хавдар судлалын үндэсний төвийн уушигны одоо эмчнэр маань за мөн одоо бусад одоо зүрх судасны эмчнэр маань энэ цахилгаан тамхины хэрэглээтэй холбоотой эрүүл мэндэд нөлөө үзүүлсэн байна гэдэг ийм бүр одоо дүрс онцлогооныхын тэр зурагтаа хөрөгтэй ингээд бас анхааруулга ийм одоо мэдээллүүдийг өгж байгаа. За тэгтээ дахиад би нэг зүйлийг онцлоод хэлэхэд ер нь тамхи маань та бүхэн мэдж байгаа. Энэ утаа тамхи, цахилгаан тамхи хоёрт агуулж байгаа тэр хорт бодисууд нь ижил төстэй тэр никотин болон бусад бодисуудыг агуулж байгаа. Дэгдэмхийн органик нэгдлүүдийг агуулж байгаа. Тэгэхээр нөлөөлөл нь адилхан одоо эрүүл мэндэд нөлөөлөх нь гарцаа байхгүй. Яг хөө ихэнх хүмүүс маань энэ уушгаар тамхи татчих болохоор уушгинд нь нөлөө үзүүлдэг хавдар үүсэхгүй хавдрын хэмжээ ямар вэ гэж хараад байдаг. Гэтэл би түрүүн хэллээ зүрх судасны өвчлөлд энэ бол гол нөлөөлөл үзүүлж байгаа. Тэгээд зүрхний шигдээс тархины цус харвалт. Тэгээ энийг ингээд урт хугацаанд нь харах юм бол бид нар ярьдаг штэ. Татврын мөнгийг та нар эрүүл мэндийн даатгалын мөнгийг үр ашиггүй зарцуулж ийн гэдэг ингээд ярьд. Гэтэл энэ тамхинаас үүдэлтэй зүрхний шигдээс тархины цус харвалт энэ өвчний нүхэн сэргээлт энэ өвчин чинь маш өндөр зардалтай өртөгтэй шин технологи нэвтрүүлж одоо эмчилдэг ийм одоо өвчлөөд байгаа. Тэгэхээр нөгөө бидний одоо эрүүл мэндийн даатгалын санг одоо жоохон тойрон утгаар нь харах юм бол үр ашиггүй зүгээр тамхинаас болоод те зарцуулаад байна. Бидний нөгөө татвараасаа өгөөд байгаа энэ одоо мөнгийг маань үр ашиггүй зүйл ингээд зарцуулаад байгаа ийм зүйл байна. Өөрөөр хэлбэл бид нэр сэргийлж болох зүйлүүдийг тэгээд урт хугацаанд энэ магадгүй дахиад 5 жилийн дараа 10 жилийн дараа ямар одоо өнөөдөр төсөөлөөгүй ямар эрсдлүүд одоо гарч ирэхийг бас хэлж мэдэхгүй. Би болормоо мэрэгчлэнээс за Монгол улс яг тамхинаас шалтгаалж нас барсан тоогоор за 100 мянган хүнд хийсэн судалгаа байгаа юм байна. 102 тоо юм байна. За тэгэхээр энэ бас нэлээд л өндөр тоо байгаа. Тэгэхээр энэ дундаа би асуух гээд байгаа тамхины хяналтын тухай хууль маань ер нь энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын за тодорхой тамхины хяналтын суурь конвенцтэй за ер нь олон улсын зөвлөмжүүдтэй хэр нийцэж байна. Ер нь Монгол улс олон улсад ямар амлалтыг бас энэ конвенцэд нэгдээд өгч ирсэн. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тамхины хяналтын суурь конвенц
2003 онд батлагдсанаас хойш одоо 182 улс бол нэгдэн орсон байгаа. За Монгол улс бол хамгийн анх нэгдэн орсон улсуудын нэг. За конвенц гэдэг маань өөрөө олон улсын хууль дагаж мөрдөх үүрэгтэй гэсэн үг. Тэгэхээр тухайн нэгдэн орсон бүх улс орнууд өөрийнхөө үндэсний хууль тогтоомжид энэ асуудлыг одоо тусгаж үндэсний хууль байхгүй бол гаргаж байгаа хуулиас одоо сайжруулж ч юм уу ингэж дагаж мөрдөх үүрэгтэй гэдэг. Конвенцээр бол маш олон үүрэг амлалт авсан байдаг. Тухайлбал одоо энэ тамхины хяналтыг сайжруулах одоо чиглэлээр бол цогц бодлого авч хэрэгжүүлнэ. Тэ одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол энэ цогц бодлогуудыг үндсэндээ нэг 6 бүлэгт хуваасан байдгийг. Татвар үнийн бодлогоор тамхины үнийг одоо нэмэгдүүлж хэрэглээг бууруулах. За тамхинд одоо тамхи бол хортой бүтээгдэхүүн, энэнийхээ хэрэглээг мониторинг хийж хянжаах шаардлагатай, хэрэглээг нь тогтмол хяндаг байх шаардлагатай. За манайх дотооддоо бол одоо үндэсний олон судалгаануудаар бол энэ бол хангалттай дата тоо бол байдаг. За тэгээд энэ бол хортой бүтээгдэхүүн, энийг хэрэглэснээр эрүүл мэндэд ашигтай тустай юу ч байдаггүй. Тийм учраас энийг хор хөнөөллийг нь байнга одоо сурталчилан таниулж байх шаардлагатай гэж зөвлөдөг. За мөн энэ бол дан ганц эрүүл мэндийн ч юм уу асуудал ерөөсөө биш, салбар дундын ягт одоо хамтын ажиллагаа зохицуулж шаарддаг асуудал учраас салбар дундын хамтын ажиллагаа сайжруулах хэрэгтэй гэж зөвлөдөг. За нэгэнт одоо тамхинд донтсон хүмүүс бол их байна. Хэрэглээ одоо судалгаагаар ч гэсэн их байна. Тэгэхээр энийг шинжилгээ ухаанаар батлагдсан, нотлогдсон одоо гарах арга хэрэгслээр нь хангаж шаардлагатай тусламж нэмэлтийг нь өгөх шаардлагатай гэж бол зөвлөдөг юм байна. Дэлгэр зуул судлаачаас за яг өсвөр үеийнхэн дунд бас тамхины хэрэглээ өндөр болоод байгаа нь бас энэ тоо бас байна л да. Энд чинь одоо 17% байсан. 19 онд бол нийт 13-аас 15 насны сурагчид 14% нь ер нь бол тамхи анхудаа татаж үзсэн ч юм уу татж байгаа гэдэг байсан бол 23 оноос эхлээд энэ бол бүр 20% руу ороод ирсэн юм байна л да. Тэгэхээр ер нь энэ тамхи татах за энтэй холбоотой хүүхдэд нөлөөлж байгаа тэр нөлөөллийн хэмжээ нь хэр байгаа юм. За агаар орчинд бол мэдээж одоо бохирдол байгаа. Тэгвэл одоо уушиг руу ч юм уу зүрх судас руу нөлөөлж байгаа тэр нөлөөлийн талаас нь бас. За ер нь бол агаарын бохирдлыг угаасаа гадаад ба дотоод орчин ангилдаг. Яг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалснаас гадаад орчноос 4.2 сая хүн, дотоод орчноос 3.8 сая хүн буюу бараг ойролцоо тооны хүн нас бардаг гэж байна. Тэгэхээр бид нар гадаа утаагүй ч гэсэндээ хэрвээ дотоод орчинд ямар нэгэн тамхи татах юм бол нөлөөтэй. За би одоо гол ингээд гадны орнтой харьцуулаад энэ төрөл одоо энэ хүмүүс ярьж л байлаа л да тий. Тэгээ Монгол орны онцлог бол бид нар бол маш удаан хугацаанд агаарын бохирдол маш ихтэй гэдэг. Энэ нь болохоор ингээд гаднаач байна, дотрооч байна. Тэгэхээр ийм орчин төрөөд өсөөд өнөөдөр 10 хэдэн наснд хүрсэн. Манай агаарын бохирдлыг 2008 оноос бол бүр гамшигын түвшинд очсон байна гэж гадны байгууллага судалж гисэн. Энээс хойш одоо бараг 20 жил болж байна. Тэгэхээр энэ хугацаанд төрөөд энэ орчинд өсөөд өнөөдрийг хүрсэн энэ хүмүүс бол уушигны хөгжил бол 20 жилийн өмнө байсан монгол хүмүүс ч юм уу эсвэл гадаад байгаа яг цэвэр агаартай орчинд өссөн хүүхдүүдийн уушигнаас бол угаасаа муу байгаа. Яагаад гэвэл уушигны хөгжил бол төрөөд гарч ирсний дараа явагддаг буюу боожжих үед нь явагдахтаа бохирдлогтой орчинд өссөн учраас муу. За ийм муу одоо уушигтай буюу хүүхдүүд нэмэх нь ямар нэгэн байдлаар тамхи юм уу тамхин бүтээгдэхүүн хэрэглээд байх юм бол нэмээд одоо уушиг нь илүү гэмтэх одоо уушигны асуудал үүсэх магадaltaй. Жишээлбэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 0-оос 5 нас хүртлийн хүүхдийн хатгаа өвчин насралтын 45% зөвхөн дотоод орчны бохирдлоос. Тэгэхээр ханиадтай хүүхдийнхээ хажууд вейп татаад авах юм бол тэр хүүхдийн эдгэрэлт шууд удаашрна, магадгүй бүр хүндрээд насаар одоо эрсдэлт хүргэх магадaltaй гэдгийг бол олон улсын судалгаар балталсан байдаг. Тийм учраас өсвөр насны хүүхдүүдийн онцлог бохирдолтой орчинд өссөн хүүхдүүд бол том нас ахмад насны хүмүүстэй адилхан тийм сайн уушигтай биш учраас тамхиг одоо ер нь татахгүй байх муу уушгаа бүр сайжруулах тал арга хэмжээ авч тасгал хөдөлгөөн хийнэ үхээс нэмээд тамхигтай гэж болохгүй л гэж зөвлөмөр байна. Ер нь бол. За хуультай холбоотой тамхины хяналтын тухай хуультай холбоотой гол бас зохицуултуудыг бас сая гişүн ярьлаа. Тэгээд за яг энэтэй холбоотой бас манай редакцаас бэлтгээд ингээд харахад электрон тамхины хэрэглээг хууль тогтоомжоор зохицуулсан 82 улс байгаа юм байна. За электрон тамхины амт үнэрийг хоригдсон 20 улс, за худалдааллыг бүр хоригдсон 46 улс байгаа юм байна. За ер нь хуулийн яг та бүхэн судалгаа шинжилгээ хийгээд үзэж байхад хамгийн сайн хэрэгжсэн улс нь ямар улс байв? За ялангуяа одоо татвараар нөгөө энэ янжуур тамхитай уялдуулан электрон тамхиг бол миллилитрээр нь одоо шингэний татвараар бол оногдуулна гэдэр гэсэн юм нарийн заалтууд бас орж байгаа юм байна лээ. Тэгэхээр яг энэ нөгөө загваруудыг бас улсуудаас авч байгаа бах. Тэгэхээр энэ талаар бас та нэг мэдээлэл өгөх.
За дэлхийн энэ тамхины хяналтын сайн засаглалын олон улсын төв гэж байдаг. Эндээс яг энэ тамхитай болон электрон тамхи шин төрлийн тамхин бүтээгдэхүүн улс орнуудад яаж зохицуулагдаж хэрэгж ирж байгаа гэдгийг жил болгон ингээд апдейтлээд явдаг, мэдээлэл гаргадаг. 5 сарын байдлаар бол яг таны хэлсэнчлэн те дэлхийд бол нэг 82 улс бол хуулиар зохицуулсан, 46 улс бол бүр хориглосон байгаа. А зохицуултгүй яваа нэг хэдхэн улс байна. Африкийн нэг 10 хэдэн улс, Өмнөд Америкийн нэг 9 улс, тэгээ Монгол улс байна. Монгол улс маань одоо ийм асуудтай мөр зэрэгцээд электрон тамхиг ерөөсөө зохицуулж чадахгүй явж ирсэн л ус гэсэн үг. За энэ улс орон болгон мэдээж өөрийн соёлын, нийгмийн те за ийм одоо онцлогоос хамаарч янз бүрийн зохицуултууд бол хийж байгаа. Австрал, Шинэ Зеланд гэх мэт нийгмийн эрүүл мэндэд маш анхаардаг улсууд бол нэлээд бас хатуу зохицуултуудыг оруулж ирдэг. Таны хэлсэн тэр үнэр амтыг тодорхой хэмжээгээр хязгаарласан улсуудын тоонд ордог. За бүрэн хориглосон улсууд ч байна. Ялангуяа Аз намхан талаа улс орнуудаас Индхэг, Таиланд, Сингапур, Турк гэх мэтчлэн энэ улсууд бол бүрэн одоо худалдаалахыг бол хориглочод байгаа. Яагаад гэвэл энэ электрон тамхинаас үүдээд дараагийн донтолтод орох эрсдэл маш өндөр байна. Ялангуяа хууль бус одоо мансууруулах бодис ч байт юм уу те. Ийм асуудлууд энэ нь чингэн ийм тамхиар дамжиж орох асуудал маш өндөр байна гэж харж байгаа улсууд бол ер нь бол хориглочод байгаа. Бидний нөгөө импортлж оруулж ирээд байгаа Хонконг, Монконг ч гэсэн дотроо бүрэн хоригдсон байдаг. Тэгсэн мөртлөө одоо бусад улсад зориулж үйлдвэрлээд байгаа юмнуудыг л манай Монгол улс авч орж ирж байгаа. Тэгээд одоо Монгол улсын үр хүүхдүүдийн эрүүл мэнд яхаараа энэ хідэн хятадын компанид одоо төлөөс олох ёстой гэдгийг би бол ойлгохгүй байгаа. За хэрэгжилтийн хувьд бол мэдээж бид нар хэрэгжилтийг улс орон болгон өөрсдөө зохион байгуулж байгаа. Хэрэгжилтээс гадна энэ бол нөгөө эдийн засгийн татврын одоо зохицуулалт бол маш чухал. Ер нь тамхин бүтээгдэхүүн донтолт үүсгдэг хортой бүтээгдэхүүнийг зохицуулалтын арга байх ёстой. Хажуугаар нь татврын буюу эдийн засгийн аргаар буюу одоо үнэтэй болгож хэрэглээг нь багасгах аргыг бол арх тамхи гэсэн ийм бүтээгдэхүүнүүдээр хэрэглэдэг. Тэгээ энийг бол нэлээд амжилттай хэрэгжилж байгаа улсууд байна. Жишээ нь Израиль улс бол электрон тамхины 1 мл-ийг бол 20 ширхэг янжуур тамхитай дүүцүүлж татврыг нь тооцох ёстой гэдэг бодлого орж байгаа бол Англи улс за Европын холбооны улсын бас ингээ хэмжилтээр эдгээр 1 мл одоо шингэн тамхиг 10 ширхэг янжууртай дүүцүүлж үзэж татврын орчноо бол одоо нэмэгдүүлж байгаа. Тэр яг Монгол улсын хувьд ч гэсэн одоо шин тутам үүсэж байгаа энэ харилцаан дээр Англи улсын энэ одоо жишгийг авч бол татврын орчноос Англи улсаас тийм шинжлэх зүйтэй гэж харсан байна. За Батүр захирлаас за сая гишүүн бол за яг улсын хурлын гишүүдийн хувьд ч юм уу одоо юм лоббид бас хүртэж байгаа юм тохиолдол байна гэдгсэн. Тэгвэл ер нь эрүүл мэндийн салбарын хүмүүс рүү жишээ нь лобби бүлэглэн сонирхлын зөрчилтэй холбоотой юм асуудлууд байдгүй. За жишээ нь ер нь нүүр тулж исэн тийм кейсүүд байгаа юу? Энэ ил болон далд хэлбэрээр маш олон одоо ийм зүйлүүд ажиглагддаг. Гэхдээ хүмүүс болохоор магадгүй энэ тамхины хууль санаачлагч, энэ тамхины лобби, тэрний лобби гэхээсээ илүү тойруу замаар одоо манай гишүүн ялангуяа гишүүн маань одоо энийг манлайлаад явж байгаа учраас тойруу замаар гэр бүл рүү ч юм уу те нүүрстэй холбоотой ч гэдэг юм нөгөө нийгэмд асуудал болж байгаа ийм зүйлүүд лөө ханддаг. Дээр нь би бүр зарим зүйл дээр гайхаад манай эмчи халаад өмссөн хүн энэ тамхичаа хор багтаач гэдэг юм уу те тамхинаас гарах хэрэгсэлч гэдэг юм. Ийм юм яриад явж байгаа үнэхээр их харамсалтай. Тэр бол одоо манай салбар дотор байгаа эмэрнэлтэй ийм асуудал юм. Өшөө ингээд тамхины асуудал яриад эхлэхээр одоо янз янзын байдлаар ялангуяа одоо бид нар чинь бараг сошиал дээр л амьдарч байна л да. Яриад эхлэхээр тэн дээр маш олон зүйлийн эсэргүүцлүүд бол гарч идэг. Жишээлбэл хүмүүс тэгж хүний эрх гэж наач хүний эрх чи одоо хүний эрхлөө зөрчиж штэ гэдэг коммент байдлаар хүний эрхийн асуудал штэ гэдэг. Гэтэл энэ дам тамхитал дээр ямар их одоо дам тамхиталтанд бид нар өртөж эрүүл мэнд маань хохирж байгаа. Энэ хүүхдүүд нь тэр аав ээж нь тамхи татдаг бол хүүхдүүд нь одоо яаж ямар хэмжээгээр өртөж байгаа юм. Маш ойлгомжтой. Би зүгээр дахиад ингээд нэг юм гайхдаг юм бол биднийг одоо 10 жилд 90-ад онд 90-ад онд 10 жилд хэдэн хүүхд тамхи татдаг байсан юм. Байхгүй шүү дээ. 1-2 л одоо хэдэн эмэгтэй хүүхд тамхи татдаг байсан. Байхгүй. Ямар ч эмэгтэй хүүхд байхгүй. Гэтэл одоо гудамд зүгээр эмэгтэй хүүхдүүд зүгээр амнаас ам дамжуулаад тэгэл татаа автобусын дотор олон нийтийн газар спорт зааланд хаа дуртай газараа татаа явж шít. Тэгээ энийг бол одоо манай үеийнхэн бол маш эмзгээр хүлээж авч байгаа байх гэж би ойлгож байна. Тэгээ аль хэдийн эцэг эхчүүд болсон хэрэг одоо
энэ асуудал ингээд энэ хэвээрээ үргэлжлэх юм бол хүүхдүүд нь ингээд тамхи татдахыг бид нар л хүлээн зөвшөөрч чадахгүй л тийм л одоо үеийнхэн. Болормоо мэрэгчлэлтнээс за яг хуулийн зохицуулалтанд орж байгаа бас шинжилгүүд бас байна. За үүнтэй холбоотойгоор ер нь Монгол улсын эдийн засаг, нийгмийн хувьд ер нь хэрхэн эерэг нөлөөллүүд үүсгэр байна гэдэг талаас нь та маш богино хариулт өгөөч. За тамхины хяналтын тухай хуулийн одоо нэг чухал хэсэг бол за эдийн засаг талаас гэх юм бол энэ татвар нэмэгдүүлж байгаа. Гэтэ энэ татвар бол энэ нөгөө орлого нэмэгдүүлэх зорилготой татвар ерөөсөө биш. Энэ бол тамхины хэрэглээг бууруулах зорилготой. Буцаад энэ чинь нөгөө тамхины хяналтаа сайжруулах, үйл ажиллагаанд зарцуулах ийм татвар олон улсад энэ бол нүглийн татварч гэж нэрлэдэг ийм татварыг өгж байгаа юм. За тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тамхины үнийг жижиглэн худалдааны үнийнх нь 75% буюу түүнээс дээш одоо хэмжээнд хэрэглээнд нөлөөлөх үцээртэй юм өндөр тавьж өгөөч гэж зөвлөдөг. Тэгээ энэ бол ерөөсөө тамхины хэрэглээг бууруулах, тамхины одоо ялангуяа хүүхд өсвөр насныхыг бол тамхинаас сэргийлэх гэсэн л одоо нэг эдийн засгийн арга. Тэгээ энэ нугас үр дүнтэй батлагдсан байдаг. Тэгээ 2000 одоогийн байдлаар бол Монгол улс жишээ нь тамхины татвар бол нэг 42% байна гэдэг чинь айгүй багтаа орж байгаа юм. Тэгээ татварч бага байна, үнэн ч хямд байна. Тийм учраас хэрэглээгээ өгшүүлж байна. Тэгээд тамхины татварыг бол одоо энэ манай тамхины хуулийн ажлын хэсэг гэх юм бол судлаад үе шаттайгаар нэмэгдүүлээд 2030 он гэхэд бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөж байгаа хэмжээ 75% хүрэх гэхээр ингэж ажиллаж байгаа. Янз бүр тамхин дээрч төр бусад төрлийн тамхин дээрч төр. Тэгээд инхээр яг ер нь бидний гол хүсэж байгаа үр дүн бол ерөөсөө хэрэглээ буурах. Ийм олон арга хэмжээ аваад эцсийн дүндээ бид нар Монгол улс тамхиныхаа хэрэглээг бууруулж чадчихгүй юу? Ер нь тэрээр л үнэлэгдэнэ. Тэрээр л үнэлэгдэнэ. Тэрнээс хэр их орлого цуглуулсан бэ гэдгээр хэрэгж үнэлэгдэхгүй. Хэр их өвчлнээс баралтаа бууруулсан бэ гэдгээр үнэлэгдэнэ. Тэгэхээр 2030 онд бид нар тамхины татварыг үе шаттай нэмэгдүүлснээр одоогийн түвшингөө саниг 14 орчим хувь бууруулна гэсэн урьдчилан тооцоолсон байгаа. За өнөөдөр нүүдэлшил нэвтрүүлэг маань тамхины хяналтын тухай хуулийн эргэн тойронд сэдвийн хүрээнд за бодлого, шинжлэх ухаан, эрүүл мэндийн бодит тоо баримтууд дээр бас тулгуурлан хэлцүүлэх нэвтрүүлгээ өрнүүлж байна. За ингээ хэсэг завсарлаад 3 дугаар хэсэгт бид тулгамдж буй асуудлуудаа нүүдлийг хамтдаа их болно. Biz Point application-ыг ашиглаж богдон доторх кодыг оруулаад бүрдээ эргүүлж дараах бэлгүүдийн эзэн болоорой. Pepsi илүүц тэмүүлэл. Бүтээн гарсан. Няха хоолой горж имгэлэх үү? Багроо. Хоолны чимэг, эх орны бүтээл, багро. Зүүн сайн эзэн төдөлмөж ойрцоо. Ариг банк. Өглөө бүр нэг халбаг. Өглөө бүр нэг халбаг. Өглөө бүр нэг халбаг. Өглөө бүр нэг халбаг. Үндэсний сүлжээ дэлгүүр оргил центро салбар. Хотын төвд 5 дахь чанар сонголтыг нэг дор зохицлоосон шинэ худалдааны төв. 12 дугаар сарын 19-нд нэгтгэхэд бэлэн боллоо. Оргил центро. Дүүрэн бэлэгтэй шинэ жил BSB. Худалдан авалт бүртээ шинэ жилийн олон бэлгээс сонгоод аваарай. Мөн 7 хоног бүр зөвхөн тань зориулсан онцлог бараанууд хямдран. Шинэ нөө дүүрэн бэлэгтэй ухтаараа зөвхөн BSB. Сайн уу? Ондоо Happy Bay хамтраад энэ оныг дуустал 50% кэшбэктэй боллоо. Хүссэн датагаа аваад дансандаа тал мөнгөө эргүүлж яваарай. Оноос өмнө ондоо датаг онцгой үнээр нөөцлөд авдаг цаг. Ондоо чиний тал. Өнгөрснийг өндөр талын гүнээс түүж. Өдгөөг өндөр уулсын орооноос мандуулан. Орнолыг өг тэнгэрийн эвэл дор нэгтгэсэн. Хүчрэх гүнзгий бэлэгдлийг
нэгтгэн зогслоо. Ард хүчтэй хамтдаа. Distributor Electric Motors Corporation. Хүүхэд багчуудын хүслийг биелүүлэх Ori Winter Park олон гинтийн бэлгүүгээр дүүрэн үүд хаалгаа нээх гэж байна. Хүүхэд багчууд аав ээжүүд та бүхнийг бүтэн өдрийн туршид мартагдахааргүй зугаатай өнгөрүүлэх боломжийг олгож байна. Ori Winter Park. Өглөөний цайгаа омегатай болгоё. Sea Fresh тунаа салаад. Япончууд эрүүл мэндээр урт хугацаагаар хардаг. Япон будааны тос цуно. Худалдаанд гарсан. Hit Point application-ыг ашиглаж богдон доторх кодыг оруулаад бүрдээ эргүүл. Дараах бэлгүүдийн эзэн болоорой. Pepsi илүүд тэмүүлэл. Нүүдэл шийдэл нэвтрүүлэгтэй хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. За өнөөдөр бид бүхэн тамхины танилтын тухай хуулийн эргэн тойрон сэдвийн хүрээнд хэлцүүлгээ өрнүүлж байна. 3 дугаар хэсэг дүгнэлт хэсэгтээ бид хамтдаа шийдлийг хайдаг. За шийдлийг хайхын хүрээнд эхний асуултаа би Номчин гишүүнээс асууя. За сая Евразийн бас сойрхон батлаад энэ явчлаа асуудлыг. Тэгэхээр за энэ дунд бол гайлын татварыг нь бол тамхины татварыг нь одоо тэглэсэн асуудал явсан. Тэгэхээр энэ бол одоо нөгөө хуулийн эсрэг бараг болчиход байгаа. Тэгэхээр энэ тал дээр та нэг мэдээлэл өгвөл. Энэ гайлын албан татвар дээр тамхин бүтээгдэхүүн тэр дотор янжуур тамхи, дүнсэн тамхин дээр 30% гайлын албан татвар авдаг. Тэгээ энэ гайлын албан татвар бол өөрөө төсвийн орлого болоод эмч багш нарын цалин зарцуулагддаг мөнгө байгаа. Евразийн худалдааны төр хэлэлцээр буюу Оросын холбооноос Казахстан, Армени, Киргиз, Беларусь гэдэг 5 улстай чөлөөт худалдааны юм хэлэлцээрийг манай Монгол улс одоо энэ хавар байгуулсан. За энэ дээр бол бас миний хувьд улсын хурлын гишүүдийн хувьд ч гэсэн адилхан саналтай байгаа. Нэг хүлээн зөвшөөрөхгүй нэг зүйл бол энэ янжуур тамхины гайлын албан татварыг тэглэсэн асуудал юм. Энийг бол би одоо маш муу Монгол төрийн хувьд бол нийгмийн эрүүл мэндийн хорлох хэмжээний ийм асуудал байна гэдгийг бол хавар ус авч одоо энэ асуудлыг тавьж байсан. Ер нь тамхины татвар тэглэхэд оршуулгын газрын талбай нэмэгдэнэл гэдэг ийм үг байдаг. Тэгэхээр ийм хэмжээний л бид нар одоо нөгөө дийлэхгүй байгаа хорт хавдар нийгмийн эрүүл мэндийн асуудалтай цагаан тугаа өргөж байгаа мэтлэлийн юм зод болсон. За энэ асуудлыг бас уг нь засаад ороод ирэх болов гэсэн орж ирсэнгүй. За яг хуу хилцүүлгийн үеэр бол энэ асуудлыг онцгой албан татвараар дотоодын хууль тогтоомжоор нөхнөө гэдэг асуудлыг хэлж одоо хавраас хойш энэ шаардлагыг би тавихад хэлжсэн боловч үүнийгээ дагуулж орж ирээгүй сая. Тэгээ энийг бол J2 сайд одоо хариуцсан сайдд нь асуудлыг бол тавьсан байгаа. Үннийг хэлэхэд бол нэлээд одоо энэ дээр бол сэтгэл маш дундуур байгаа. Тэгээ одоо энэ дээр улсын хурлын гишүүдтэй бас одоо урайлаад улсын хурлаар заавал энэ Евразийн гэрээ хэлэлцээр хүчин төгөлдөр Монгол улсад хэрэгжихээс өмнө энэ янжуур тамхины гайлын татварын асуудлыг бол заавал засаж орж ирэх ёстой. Тэр нь бол дотоодын хууль тогтоомжоор дүүцгүүц хэмжээний онцгой албан татварыг нэмж оруулж иржээч явах ёстой гэдэг шаардлагыг тавих улсын хурлын тогтоодлыг санаачлаа. Одоо энэ 7 хоногт бол энэ тогтоолыг бол хилцэх. Ингэж засгийн газарт үүргэжүүлэх хэрэгтэй. Алдсан алдаагаа засгийн газар өөрөө засч орж ирэх ёстой. Ингэжээж одоо бидний ч гэсэн зорж байгаа нийгмийн эрүүл мэнд хүүхэд залуучуудынхаа тамхиталтаас хамгаалахын зорилго бол илүү биелэлээ олно гэж харж байгаа. Батүр захирлаас за бид сая асуудлуудын талаар нэлээдгүй ярьлаа. Тэгвэл бидэнд юу ямар шийдэл байна? За хуулийг бид бол маш яралтайгаар бас оруулах ёстой байна гэдэг дээр бол дөрвөн зочин маань бол одоо яг нэгдсэн саналтай байна. Тэгэнгүүт бусад бас нийгмийн хүрээнд за одоо өсвөр үеилүү чиглэсэн компанид ажлын хүрээнд ч юм уу энэ ер нь тамхиг багасгах тал дээр ямар шийдэл санал болгоод байна? Тэгэхээр сүүлийн 20 гаруй жил одоо энэ тамхины хяналтын тухай хуульд хэд хэдэн өөрчлөлт нэмэлт өөрчлөлт шинжилсэн найруулга орж исэн. Гэтэл энэ зүйлүүд маань хуулинд хичнээн өөрчлөлт орсон ч гэсэн үр дүнгүй өөрчлөлт байна. Эсвэл хуулинд нь ямар нэгэн хэрэгжилт нь хангалтгүй байна гэдэг ийм дүр зураг харагдаад байна. Өөрөөр хэлбэл энд хууль хичнээн одоо гараад батлагдаад шинжлэгдээд явж байгаа ч гэсэн тамхи татаж эхэлж байгаа нас нь ерөөсөө харимч урд залуучаад байгаа. Тамхи татаж одоо хэрэгжилж байгаа хүмүүсийн тоо хэмжээ бол сая өмнө дурдлаа нэмэгдээд байгаа. Тэгэхээр
ерөөсөө л одоо энэ хуулинд орж байгаа маш одоо ойлгомжтой зохицуулт хяналтуудыг богино хугацаанд батлах шаардлагатай нэгдүгээр. Хоёрдугаарт хэрэгжилтэндээ бид нар одоо шийдвэр гаргагч нартайгаа хамтарсан ард иргэдтэйгээ хамтарсан хэрэгжилтийг бид нар хийх шаардлагатай. Хамгийн зүгээр энгийн нэг энэ одоо хуулинд орж байгаа нэг заалт бол явган хүний зам дагуу тамхи татахгүй гэж. Тэгэх юм бол та одоо тэ энэ олон агаарын бохирдлоос гадна таны урд ороо тамхи татж байгаа хүн одоо тэр тамхины утаагаар дам тамхиталтанд өртөөд стресстэй давхар одоо бусад одоо тэр хорыг одоо өөрөө амьсгалаад явахгүй байх. Энэ бол хамгийн энгийн юм зохицуул. Нөгөө талаас энэ хуулинд орж байгаа бас нэг гол одоо зохицуулт бол ил худалдаалахгүй гэж. Бид нар мэдчихвэл CUG-с 25 за ер нь ямар ч дэлгүүр хамгийн одоо касны арталт хүний нүдэнд өртгөхөөр ийм газар одоо өнгө үзэмж одоо хүний анхаарал хүүхдүүдийн анхаарал татахаар ийм байдлаар худалдаалж байгаа. Тэгвэл энэ худалдаалах байдлыг далд одоо худалдаална зөвхөн одоо нэр бүхий цаас өгөн тэндээсээ одоо би ийм зүйлийг худалдаж авъя гэдэг байдлаар явах юм. Дээр нь би энэ асуудлуудад бид нар шийдвэр гаргагч нарын манлайлал зайлшгүй шаардлагатай. Би үнэхээр одоо номч гишүүнтэй санал нэг байна. Тэр юу Евразийн одоо ийм татраггүй болгоно гэж одоо тэгээд бид нар би бол одоо энэ мэрэгчлэр ажиллахаасаа бараг залхаж штэ. Юу нийгмийн эрүүл мэнд би ийм яриад яах юм. Тэгэд энэ шийдвэр гаргагч нарт бид нар нөлөөллөө үзүүлж чадахгүй бол энд одоо ажиллаад хэрэггүй байгаа даа байхгүй. Тэгээд шийдвэр гаргагч нар нь шал өөр шийдвэр гаргаад явуудах юм бол бид нар энд ажиллаад үнэхээр хэрэггүй болж штэ. Дэлгэр зул судлаачийн хувьд за шийдэл төвшүүлвэл мэдээч хэрэг одоо би түрүү хэлсэнчлэн дотоод орчинд татахыг бол хорих хэрэгтэй. За олон жилийн туршлагаас би яхад одоо ингээд агаарын бохирдлагтай маска зүүгээд өөрөө зүүгээд хүүхдүүдэд зүүлэх гэдэг байхгүй. Тэгэхээр хүүхдүүд ангийнхан хүүхдүүд зүүхгүй болохоор зүүхгүй. Ерөөдөө гэртээ ингээд авчаад нууж муугаад. Тэгээ би яг өөрийнхөө практик дээр хийсэн ажил нь юу гэхээр хүүхдүүдийн сургууль дээр очиод хичээл заагаад ач холбогдлыг ингээд яриад тэгээд ангаараа зүүдэг болсон зүүж байгаа. Тэрэн шиг одоо сая ингээд ярьж ичвэл ховдоос юм хүүхдүүд санаачлаад ирсэн гэдэг шиг ард иргэд өөрсдөө итгэвтэй байгаад бие биендээ үлгэрлээд явах юм бол маш чухал. Ялангуяа энэ арчилсан орнуудын гол онцлог бол тэр дээр байгаа хүмүүс илүү хүчтэй биш, ард түмэн нь илүү хүчтэй, ард түмэн нь илүү мандалтай байж арчилсан одоо энэ одоо юу тогтолцоо байдаг. Тэгэхээр хүмүүс энийг өөрсдөө уриалмаар байна. Дээрэс нь нөгөө нэг яг хажуу чинь тавигдчих юм бол өө эн чинь хортой нөлөөтэй байж тээ энийга болооч гэдэг шаардлагуудыг бие биендээ тавиад явчих юм бол хэрэгжилтэнд бас хамаагүй дэм нэмэртэй болно. Ер нь бол нийгмээ дотроос нь баг багаар тэгтээ бие биендээ нөлөөлөх замаар өөрчлөн илүү үр дүнтэй өртөг бас хямдхан арга болов гэж бодож байна. Болормоо мэрэгчлэн хувьд. За хамгийн түрүүнд энэ хуулийг маш хурдан цаг алдахгүй хилцэж батлаасай л гэсэн одоо хүсэл бөгөөд нэг талаас нөгөө талаас одоо шаардлага байна. Яагаад гэхээр энэ хууль батлагдахгүй байгаа удаж байгаа ерөөсөө баг ганцхан шалтгаан байна. Энэ бол тамхи үйлдвэрлэгчдийн лобби. Энэ олон улсад ч гэсэн угаасаа бүр сайн судлагдчихсан тамхи үйлдвэрлэгчдийн зөвхөн Монголд биш дэлхийд даяар авч хэрэгжүүлдэг 9 үндсэн тактик гэж байдаг. Тэр нь одоо тухайлбал шинжлэх ухааны мэдээллийг өөрсөндөө зориулж одоо боловсруулж одоо хуурамч мэдээлэл, ташаа мэдээлэл түгээх, улс төрчдийг лоббидох, за нийгмийн эрүүл мэндийн мэрэгчлэтнүүдийг хооронд нь талцуулах ч байдаг юм, хүчгүүдүүлэх. За яг тамхины ялтын чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийг нэр хоч зүүлгэж айлгах, хичээх одоо гэдэг ч юм уу гэдэг юм бүр сайтар судлагдсан юм 9 тактик байдаг. Энэ л одоо баг бүгд хэрэгжиж байна. Тий, энэ явж байна. Тэгэхээр энэ айгүй харамсалтай. Конвенцоор Монгол улс хүлээсэн үүрэг бий. Конвенцийн 5-3 дээр тамхины ялтын бодлогод бол энэ тамхи үйлдвэрлэгчдийн одоо эрх ашгийг оролцуулахгүй байх, тэднээс ангид байх шаардлагатай гэж үздэг. Энийг хэрэгжүүлмээр байна. Монгол улсын одоогийн тамхины ялтын тухай хуулийн дээр бас ч гэсэн энэ зүйл залт байгаа. Тамхины ялтын тухай бодлого бол энэ үйлдвэрлэгчдээс одоо ангид байна гэсэн юм байдаг. Тэгэхээр одоо энийг л одоо шийдвэр гаргах төвчний хүмүүс маань санаж хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Юун төлөө 78 гишүүнийг өргөн барьсан билээ. Ирхэш одоо бас тэ ирээдүйн хойч үе бодоод хамгийн гол нь одоогийн нөхцөлд бол энэ цаг хугацаа айгүй чухал байна. Өдөрт 12 хүн, 10-аас 12 хүн гэсэн. Цаг бол маш чухал байна. Ингээд одоо эс үйлдэлээрээ бид нар бол одоо маш их тэ өвчлөл, нас баралтыг бий
болгож байна. Энэ л одоо харамсалтай байна. Тэгэхээр цаг хугацаа маш чухал байна. За хуулинд орсон сайн зүйл залтууд бүгдээрээ одоо яг одоо цаг бага учраас ярих боломжгүй байна. Тухайлбал нэг сайн зүйл залт нь бол тухайлбал энэ онцгой албан татвар нэмэгдүүлээд тэндээсээ эрүүл мэндийг дэмжих санд төвлөрүүлэх хувь хэмжээг нь бол 2-аас 50% болгож нэмэгдүүлсэн байгаа. За энэ бол одоо огцон өсрэлт маш сайн. Энэ хэрвээ яг энэ чигээрээ батлагдаж тэгээд яг нөгөө цугларсан татвар маань тамхины хяналтын бодлогод хэрэгжүүлэхэд зарцуулагдах юм бол үр дүн гарна гэж бол бодож байна. Сая дэлхийд дээр явж байгаа 9 тактикийн эсрэг ер нь улс орнууд яаж тэмцэж одоо сая бол олон улс бас хоригдсон за хуулиараа зохицуулсан байна шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр бас сайн туршлага байна. Дотоодын хууль журамдаа тий одоо тухайлбал манай тамхины хяналтын хуулийн жишээ нь байдаг байхгүй юу? Одоо энэ тамхины хяналтын бодлого бол энэ үйлдвэрлэгчдийн буюу бизнес эрхлэгчдийн ашиг сонирхлоос бол ангид байх ёстой гэдэг. Энийг хэрэгжүүлэх шаардлагатай. За төр алба хааж байгаа төрийн албан хаагчид бодлого боловсруулах шийдвэр гаргах төвчний хүмүүс ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой. Энийг ил тод мэдээлдэг байх шаардлагатай. Тухайлбал төрийн албаны зөвлөл Филиппин улсын жишээ нь төрийн албаны зөвлөлөөс нь одоо төрийн албан хаагчдын дүрм журамд энэ тамхины болон галт цэвцэг үйлдвэрлэгчдийн тийм ээ ашиг сонирхлоос ангид байна гэсэн одоо зүйл залтыг оруулсан байдаг. Тэгэхээр манайх энэ хуулиас гадна бас нөгөө ялангуяа бодлого боловсруулах шийдвэр гаргах төвшний ялангуяа тамхины хяналтад одоо юу гэдгийг үйлдвэрлэгчдийн зүгээс нөлөөлөлт автах эрсдэл өндөртэй албан тушаалтнуудыг бол хамгаалсан ийм одоо дүрм журмыг бол бас илүү хатуу мөрдүүлэх шаардлагатай болов уу гэж бас бодож байна. За тамхины хяналтын тухай хуулийн одоо бас яг хариуцсан санаачлал авч байгаа. Номч мэгшүүний хувьд шийдлийг та бас хэлээд хэдүүлээ хувьсан нэвтрүүлэг өндөр. За миний хувьд бол шийдэл гэж бодсон бүх зүйлээ хуульдаа тусгаж одоо ажилласан байгаа. Тэгэхээр бидний хувьд зөвхөн хууль гаргаад бол мэдээж энэ одоо тамхитыг бидний эцсийн зорилго бол ерөөсөө эрүүл мэнд шүү дээ тий. Хүүхдүүдээ хойч үеэ эрүүл мэндийг нь хамгаалъя гэсэн энэ зорилго. Энэ зорилгонд хүрэхийн тулд мэдээж хууль эрх зүйн орчин байх ёстой, хэрэгждэг байх ёстой. За хоёрдугаарт энэ бол нөгөө түрүүн бас дэлгэр зул маань хэлж байна. Ерөөсөө соён гэгэрүүлэх ажлыг бид нар бие биендээ нөлөөлөх, эерэг нөлөөллийг хийх ажил маш чухал. За энэ дээр бол бид нар эрүүл мэндийн хичээл энэ хөтөлбөрт энэ хорц зуршлуудын тухай тий за хоолны шимт хичээлийн тухай гэдэг юм уу хүүхдүүдтэй багаас нь эрүүл мэндийн зөв зуршлууд болон хорц зуршлын хор хөнөөлийн тухай сайн мэдээлж өгөх хэрэгтэй. Энэ асуудал бол хаягдсан байгаа. Тэгэхээр энэ хууль батлагдсанаар бол бас ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдүүдэд эрүүл мэндийн хичээл орж соён гэгэрэл ажлыг бас компанид ажлуудыг өдр хийхээр төлөвлөж байна. За хамгийн гол ер нь хүүхдүүдэд донтолтоос болон хорц зуршлаас хамгаалах хамгийн гол сайн арга бол мэдээж хууль биш, татвар биш. Юу гэхээр спорт байдаг. Энэ бол дэлхийд бол шалгартсан арга байдаг. Европын улсууд, Исланд зэрэг улсууд бол энэ хар тамхин байна уу, тамхин байна уу, архин байна уу энэ хорц зуршлаас өсвөр үеэ хамгаалах гол одоо үр нөлөөтэй зүйл бол спорт гэдэг ийг бол баталсан байгаа. Тэгэхээр бид нар бас энэ хуулиараа түрүүн одоо тамхинаас орж ирж байгаа татварыг ерөөсөө 21 аймаг 9 дүүргийн одоо спортын хүүхдүүдэд зориулсан ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд зориулсан спортын хөтөлбөрийн хүртээмжид, спортын барилга байгууламжийн хүртээмжид зарцуулж байгаа. Ингэж чөлөө цагаа бид нар зөв өнгөрүүлдэг хүүхдүүдтэй байж ажил эрүүл сэтгэлгээтэй хорц зуршлаас хол байж чадна. Тэгэхгүй одоо сургуулийнхын спорт залын газрыг нь хулгайлж аваад хүүхдийн тоглоомын талбайгийнх нь газрыг нь хулгайлж аваад зөвхөн гар утастай дэлгэц өгөөд хүүхдүүдэд өсгөн гэдэг бол манай Монгол улсын хойч үедээ тавих бодлого биш байх ёстой. Тэгэхээр энэ болгоныг бол энэ хуульдаас шингээж өгсөн байгаа гэдэг хэлбэр. За бидний урилгыг хүлээн авч хөрөлцөн ирсэн дөрвөн зочнтой маш их баярлалаа. Тэгээ бид өнөөдөр тамхины хяналтын тухай хуулийн эргэн тойрон буюу за иргэд маань яг энэ талаарх бас мэдээллүүд маш тотмоог за үнэн зөв мэдээллийг бас өгье гэдэг зорилготойгоор дөрвөн зочноо урьж оролцуулсан. За бас дахин хэлэхэд бид бол импортлогч компаниудад санал тавьсан боловч оролцох боломжгүй гэдэг хариуг өгсөн байгаа. За өнөөдөр бид бол электрон тамхи бол за шинэ технологи мэт харагдавч цаанаа бол уламжлал тамхины салбарын бас ашиг сонирхол явж байгаа юм байна. Эдгээр компаниуд бас нэгтдсэн ч тохиолдол бас байгаа юм байна. Тэгэхээр ер нь бидний шийдэл бол энэ одоо асуудал маань бол нэг хуульчдын ч юм уу эмчнэрийн асуудал бол биш. Зүгээр энэ бол нийтдийн буюу бид бүгдийн эрүүл амьдрах эрхийн тухай асуудал юм аа л гэдэг дээр бас хамтдаа санал бодлоо. Ялангуяа өсвөр үеийн хүүхдийн буюу бидний ирээдүйн бас
одоо хамгаалах хамгийн том бас хууль байгаа юм байна. Тэгэхээр тийм учраас тамхины хяналтын тухай хуулийг бас урдуу хугацаанд батлах, за энэ хуулийн бас хэрэгжилт, энэ хуулийн талаарх мэдээллийг соён гэгэрүүлж бас өсвөр насны залуучуудаа хүргэх нь хамгийн гол шийдэл байна гэдгийг өнөөдөр бид тодорхойлон ярьлаа. Нүүд шийдэл нэвтрүүлэгтээ хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Эх 7 хоногийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Шуудангаар хүргэх хориотой юу ч байсан бид хүргэнэ. Тусгай үргэлт гэсэн үү? Хой, навшаа, машина зогсоо. Сөүлд ажил гарсан. 9 цагт Пьонтек бомб руу. Туслаарай. Гойж байна. Хөөй. Гинти асуудал гарсан. Ийм нөхцөлд буцах газар байхгүй. Сүүлийн удаа асууя. Хаана байна? 300 сая ч биш, 30 тэрбум яригдж байна. Иймэрхүү хэрэг тагнуулын албыг оролцдог гэж мэдээгүй юм байна. Чи Жангийн хаг яаж барихаа мэдэхгүй байгаа үстэй. Хараад л бүх камерын бичлэгийг нэгд нэгэнгүү шалгах хурдан бол ойлгов уу? Бүх дугаарын мэдээллийг татаж ав. Би Жангийн хагийн сүлд очсон байршил руу очлоо. Оюуны өмчийн албан ёсны онцгой эрхтэй бүтээлийг хүлээн авч үзэх гэж байгаа. Үзэгч танд баярлалаа. Кармен бинтэ. Та Сандраг мэднэ. Хүн бүрлүүл сэтэн гэж байдаг шүү дээ. Дээр үед нөхөрлөө мань хүртэл маяглаад л байсан. Тэглээгээд юу ч болоогүй. Юу ч болоогүй гэдэг чи юу гэсэн үг вэ? Мэдээч юу ч болох ёсгүй юм чинь. Бид нар л энэ мөн хүүхнийг өөгшүүлж эрхлүүлээд байна. Гэхдээ би хэлтгээ хэлсэн. Дахиж нэг л удаа маягалдаг юм бол шууд үстэд зодно. Бид дөрвөлөө байна штэ. Пицца авч идэж шар айраг уу?